Үндэсний статистикийн хорооноос бэлтгэсэн зочны ярилцлагыг хүргэх гэж байна. За одоо 7 өнөө бүрийн яг энэ өдөр статистиктэй холбогдолтой мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэдэг үлээ. Харин энэ удаад Монгол Улсын авто тээврийн салбарын 2017 оны судалгааг хүргэх гэж байна. За Монгол Улсад 10 жилээс дээш ашиглагдаж байгаа одоо машин хичнээн хэдэн хувийг эзэлдэг, за хичнээн машин байдаг, хэвчлэн хаанаас орж байна вэ гэсэн мэдээллийг хүргэх болно. Ингээд сэтгүүлч Оюун Солонго зочинтой ярилцсанаа. Баярлалаа үзэгч танд өглөөний мэнд төргий. Үндэсний статистикийн хороотой хамтарч лав гарагийн өглөө болгон та бүхэн шин содон мэдээлэл судалгаа тоон үзүүлэлтүүдийг бид дуулгадаг. За энэ өглөө бид харин Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн үзүүлэлт 2017 оны судалгааг танилцуулах гэж байна. Тэгээ энэ судалгааг үзэгч та бүхэн дэлгэрүүлэн ярихаар үндэсний статистикийн хорооны дарга Ариун Зай ажиллаж байна. Танд энэ өглөөний мэнд төргий. Сайхан амруу та. Энэ өглөөний мэнд төргий. Сайхан амрлаа. Үзэгчтэй өглөөний мэнд. За тэгэхээр Монгол Улсад нийт хичнээн авто тээврийн хэрэгсэл байдгийн бол за таач жолооч би ч жолооч тэгэхээр энэ тоон үзүүлэлтүүд бол бидэнд хэрэгтэй мэдээлэл авах болов цаашлаа задлаад үзэх юм бол ямар мэдээллүүдийг өнөөдөр багтаалж хүрэх бол нэг ялангуяа таач жолооч би ч жолооч за тэгээд бид бүгдийн ярьдаг сэдв бол төгжрөл байгаа тийм ээ. Тэгэхээр Монгол Улсад 2017 онд нийт бүртгэлтэй автомашинуудын хувьд 907 мянган автомашин бүртгэлтэй байгаа. За юуны өмнө бол сүүлийн 10 жилийн энэ тээврийн хэрэгслийн өсөлтийг харах хэрэгтэй. 2007 онд Монгол Улсад 200 мянган тээврийн хэрэгсэл байсан байгаа. 2007 онд 200 мянган тээврийн хэрэгсэл манай Монгол Улсад бүртгэлтэй байсан. За энэ маань 2017 онд 900 мянган тээврийн хэрэгсэл болж өссөн байна. Энэ чинь тэгэхээр бараг 700 мянгаар 700 мянгаар 10 жилийн хугацаанд. Тэгэхээр үндсэндээ жилийн дундаж өсөлт буюу жилд 17%-аар тээврийн хэрэгслийн одоо тоо маань өссөн байна гэж одоо дундажлаж болно. Эдгээр хугацаануудыг оноор нь харж үзэх юм бол хамгийн өндөр өсөлт нь 2012 онд буюу 2012 онд 58% өссөн байна. За тээврийн хэрэгсэл. Үүн дотор автомашин нь бол одоо 61%-аар өссөн гэсэн үзүүлэлт байгаа. Энэ маань өөрөө эргээд 2012 он бол манай одоо эдийн засгийн өсөлт маш өндөр байсан. Иргэдийн одоо түүнтэйгээ холбоотой иргэдийн ч гэсэн амжиргаа өндөр байсан учраас худалдаа авах чадвар өндөр байсан. Ер нь айл өрхүүдэд 2 автомашин яг бий болж исэн үеийг хэлэх байгаа. За бүртгэлтэй тээврийн хэрэгслийн хувьд бол хоёулаа ер нь хуваар нь Улаанбаатар хотод болоод орон нутагт хэд байгаа юм бэ гэдгийг харж үзэх юм бол 2017 оны хувьд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн ер нь бол нэг 60-70% нь хотод Улаанбаатар хотод байгаа даа. Тэгэхээр автомашины хувьд 480 мянган автомашин зөвхөн Улаанбаатар хотод одоо бас бүртгэлтэй байна гэсэн тоон үзүүлэлт байгаа. Дараагийн мэдээлэл нь бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийг ашигласан жилээр нь ер нь харах юм бол хэд байгаа юм бэ? Үйлдвэрлэснээсээ хойш 0-3 жил ашиглагдаж байгаа автомашины хувь 2012 онд буюу тухайн үед яг шинээр одоо энэ автомашины өсөлт бий боллоо шүү дээ. Энэ үед 0-3 жил ашиглагдсан цоошин одоо машинууд гэсэн үг. Энэ маань нийт автомашины 10%-ийг эзлэж байсан. Харин одоо 2017 оны хувьд 3.5% байна. Тэгэхээр яасан бэ нэ 2012 онд эдийн засгийн өсөлт нэлээд өндөр байхад иргэд шинэ автомашин худалдаж авч ирсэн байна гэсэн үг. Харин одоо сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт маань өөрөө буураад за 0-3 жилдээ одоо ашиглагдсан машины тоо багассан буюу нийт автомашины хувьд одоо эзлэх хувь нь буурсан байна гэсэн үг. 3.5%-ийг эзлэж байна. За 2017 оны хувьд энэ үзүүлэлтийг харж болно. 2017 оны хувьд нийт одоо бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийн 76% нь 10-аас дээш жил ашиглагдсан автомашин байна гэсэн үзүүлэлт байна. За ингээд 0-3 жил нь 3.5%, 4-өөс 6 жил нь 8.3% гээд ер нь бол энэ 7-оос дээш автомашин 7-оос дээш жил ашиглагдсан автомашины хувьд бол 80% гараа явчихсан үзүүлэлттэй байгаамаа. За тэгвэл 2017 оны хувьд 900 мянган тээврийн хэрэгсэл байгаа бол төрлөөр нь задлж үзэхэд суудлын автомашин үүн дотор 586 мянга буюу нийт автомашины 65%-ийг суудлын тэрэг эзэлдэг юм байна.
Тэгээд одоо ингээд нөгөө ачааны автомашин, мотоцикл, чиргүүл, тусгай зориултын автобус, машин механизм гээд ингээд задардаг байгаа. Цаашаа хоёулаа мэдээлэлээ ярихдаа мэдээж нөгөө манай суудлын автомашины талаар илүү нөгөө дэлгэрэнгүүлж ярьсан зүйтэй байх. Нийт машины 65%-ийг эзэлж байгаа суудлын автомашиныг цааш нь задлах юм бол автомашины жолооны одоо хүртний байрлалыг ярих гэдэг шүү дээ. За манай Монгол улс өөрөө аль талын дүрэн баримтлсан улс вэ, тийм ээ. За тэгээд манай яг одоо хэрэглэгдэж байгаа буюу бүртгэлтэй байгаа автомашинуудын хувьд бол буруур үйлдэлтэй буюу баруун талдаа 50.3% нь бол нийт автомашины 50.3% нь буруу талдаа өрүүлтэй байна. За 49% нь буюу 405 мянган автомашин бол зүүн талдаа өрүүлсэн. Энэ гэхдээ харьцангуй одоо эрс тоол биш байна. Ер нь бол энэ нийт автомашины хувьд харагдаж байгаа. Тэгээд нөгөө бүртгэлтэй автомашинуудын хувьд яригдж байна. А цаашаа дэлгэрүүлээд яг нөгөө үзлэгт хамрагдсан буюу яг идэвхтэй өнөөдөр ашиглагдаж байгаа автомашинуудын хувьд хараад үзэх юм бол тэгээд тэр дотроо дахиад суудлын автомашинуудын эзлэх хувийг хараад үзэх юм бол маш тийм том зөрүүтэй тоо гарч ирнэ. За хоёул араас нь явна. За энэ мэдээлэл дээр юуг харуулж гинөө гэхлээр импортыг харуулсан байгаа. За ер нь автомашинуудын импортын тоо нь өөрөө хэрхэн өөрчлөгдсөн юм бэ гэх. Тэгэхээр энэ иргэдийн яг худалдан авах чадвартай бол бас шууд нөлөөлж одоо бас яг харагддаг. 2012 оноос хойш импортын тоо хэмжээ бол буурсан байгаа. Нин ялангуяа суудлын автомашинуудыг үзэх юм бол 2012 онд жилд 46 мянган суудлын автомашин импортоор орж ирсэн байна. За тэгээд буураад 13 онд 44 мянга, 15 онд 41 мянга, 15 онд 37 мянга, за 16 онд 37 мянга. Тэгээд 17 оноос эргээд өсөд ирсэн байгаа. Энэ маань 48 мянган 48.8 гэдэг чинь 49 мянган автомашин, суудлын автомашин одоо 17 оны хувьд импортоор орж ирсэн байна гэдэг. Эргээд тэгэхээр энэ маань өөрөө юуг илэрхийлэх вэ? Иргэдийн нөгөө эдийн засгийн хямрал маань өөрөө ерөнхийдөө зогсож байна. За иргэдийн ч гэсэн амжиргаа өөрөө бас дээшилж байна. Импорт худалдаа авалт өөрөө сайжирж байна гэсэн нэг үзүүлэлт бол энд гарч ирнэ. А гэхдээ эргээд дахиад харах юм бол хаанаас ямар төрлийн автомашин импортоор орж ирж байна вэ гэдгийг харах юм бол бас сонирхолтой дүр зураг гарнаа. Тэгэхээр 2017 онд нийтийн тээврийн хэрэгслийн 68.5% нь Солонгосоос орж ирсэн бол суудлын автомашины 92% нь Япон улсаас, за 6% нь Солонгос улсаас орж ирсэн байгаамаа. Тэгэхээр түрүүн хоёулаа хэлсэн нөгөө насжилтаар нь авч үзсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь бол дандаа 10-аас дээш жил, 7, 8, 9 жил болчихсон, тийм ээ. Бас одоо 7-оос дээш жил ашиглагдсан автомашинууд манай импортын тээврийн хэрэгслүүдийн дийлэнхүүдийг эзэлж байдаг. Энэ бүртгэлтэй байгаа машинуудын хувьд цаашдаа ер нь төр засгийн зүгээс бодлого гаргахад ямар хүндрэл байна уу гэхээр бид хоёрын ярьж байгаа Монгол улсад өнөөдрийн байдлаар 900 мянган автомашин бүртгэлтэй байхад техникийн үзлэх 500 мянган автомашин орж ийнэ гэхлээр тэр дунд үлдсэн байгаа 400 мянган автомашиныг бүртгэлээс нэн яралтай одоо хасах шаардлагатай байна. Тэр 400 мянган автомашин буюу одоо тээврийн хэрэгсэл ямар учир шалтгааны улмаас одоо үзлэгт хамрагдахгүй байгаа. Тэр чинь тодорхой хуулиудтай шүү дээ, тийм ээ. Тухайн иргэн ч гэсэн өөрөө бас хариуцлага хүлээхээр татвар торгуул хүртэл түлхөөр асуудлууд байдаг учраас энэ мэдээллийн сангаа нэн тэргүүндээ бас цэвэрлээд, тийм ээ, одоо яг зөв болгож чадах юм бол өнөөдөр төрөмж ажлаа зөв хийж чадна, иргэн нь ч гэсэн бас өөрийнхөө төрийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжтой маа гэдгийг хэлээд тэгээд ер нь иргэддээ ч гэсэн одоо уриалахад таны хэрэгцээ нэр дээр ямар нэгэн ашиглагдхаа байчихсан, задлчихсан, зарчихсан одоо тийм тээврийн хэрэгслүүд байдаг бол нэг яралтай бас бүртгэлээс асуулаараа авто тээврийн газар дээр, тийм ээ, гэдгийг хэлэх байна. За баярлалаа. Тэгэхээр та түрүү яриандаа дурдлаа. Ер нь авто тээврийн үзлэг оншилгоонд оруулж байгаа авто тээврийн хэрэгслийн тоо бол харьцангуй бас бага гарч байна гэж. Тэгэхээр энэ тоон үзүүлэлтүүдийг бол хоёулаа харин дараагийнхаа дугаартаа илүү дэлгэрүүлж ярив. За хичнээн автомашин байгаагаас хичнээн нь ороод байна. За үзлэг оншилгоог цааш нь задлаад үзэх юм бол бас ямар тоон үзүүлэлт гарч болох вэ гэдэг мэдээллийг дараагийн хэсэгт ярих уу. За
За үзэгч та бүхэнд бид өнөөдрийнхөө ярилцлагаар бол Монгол улсын авто тээврийн хэрэгслийн тоон үзүүлэлт 2012 оноос хойш хийсэн судалгаан дээр тулгуурлаж ямар байсан, за өнөөдрийг хүртэл ямар тоо баримт энд дурддагдж байгааг харуулж ярилцлаа. За өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлөө. Ингээд студиутайгаа иргэн холбогдъё. За баярлалаа Солонгоо. Хөтөлбөр дараагийн мэдээлэлээр үргэлжлэн үзэгч та бүхэнд өргөх гэж байна. Тэгэхээр Баян зүрхийн товчоо